хамгийн чухал үйл гүйцэтгэх нэг зүйл боловсролын үйл ажиллагаа гэдэг. Боловсрол чанартай байж багш нар хичээлээ үр дүнтэй зааж байж бидний хүүхдүүд аятайхан боловсрол эзэмшиж тодорхой хэмжээгээр орлого олох боломжтой болно. Орлого олох боломжтой болоод ирэхээр бидний сонголт маань нэмэгдэнэ. Тэгэхээр хөгжил гэдгийг сүүлийн үед бол хүний хөгжил гэдэг юмар тайлбарлах болсон. Хүний хөгжил гэж юу вэ гэхээр хүний сонголт хийх үйл явцыг нэмэгдүүлэх үйл явц юм. Бид бүгдний сонголт хийдэг шүү дээ, тийм. Бүсгүйчүүд өглөө босоод ямар бодлого өмсгөө, өнөөдөр орой ямар хоол хийх юм бэ гэдэг сонголтууд байдаг. Энэ сонголтыг нэмэгдүүлэхийн тулд хүн 3 чадхтай байдаг. Нэгдүгээрт нь урт удаан эрүүлэх хандлага, хоёрдугаарт нь боловсралтай байна, гуравдугаарт нь тодорхой хэмжээний амжиргаатай байна. Ингэжээч нөгөө бутлаа одоо 2 бутлаа байх юм уу? 7 хоног болго 1 хоол идэх юм уу? Эсвэл лонгт 2 хоол идээд эсвэл лонгт олонтой хоолтой байдаг юм гэдэг энэ сонголт маань хамаардаг. Тийм учраас улс орн хөгжүүлэх тэгээд хүүхдээ илүү хөгжүүлэх энэ нэг боломж бол яалтчгүй боловсрол. Ийм учраас бид нар боловсролын үйл ажиллагаанд зөвхөн сургуулийн үйл ажиллагааны мэдих асуудал гэж хайж болохгүй. Эцэг эх асар хамгаалж бид нар ч гэсэн өөрсдөө оролцож хүүхдээ чадваржуулахад, хүүхдээ хөгжүүлэхэд анхаарах цаг яалтчгүй болоод байна. За энэ слайдаас харахад бол манай Монгол улсын хүний хөгжлийн үзүүлэлтүүд байна. Энд болохоор та харж байна те сургууль суралцах дундаж хугацаа, сургууль суралцах шаардлагатай хугацаа гэж 2 хугацаа өгсөн байна. За сургууль суралцах шаардлагатай хугацаа гэж юу вэ гэхээр сургууль суралцах дундаж хугацаа одоо 25-аас дээш насны хүмүүс сургууль суралцахад дунджаар хэдэн жил зарцуулсан бэ? Сургууль суралцах шаардлагатай хугацаа гэдэг маань энэ жил 6 настай сургууль орсон хүүхэд ерөнхий боловсролын сургууль, бакалавр, магистрт сурахад ойролцоогоор хэдэн жилийг зарцуулж байна гэсэн юм ойлголт байна. Энэ үзүүлэлт маань харьцангуй өндөр сайхан харагдаж байгааг та бүхэн слайдаас харагдаж байна. Энэ маань манай Монгол Улсын хүний хөгжлийг тэтгэж байгаа ганц үзүүлэлт. Зөвхөн боловсролын үзүүлэлтийг ингээд хөгжлийн үзүүлэлтээс одоо энэ дундаж наслалт одоо амжиргааны үзүүлэлтээс салгаад үзэх юм бол манайх дэлхий дээр 30-аас 40 дугаар байрны гэдэг ирэмблэгдээд явж байдаг. Гэтэл чанар талаас нь үзэхэд бол манайд үнэхээр хийх шаардлагатай эцэг их та бүхэн оролцох шаардлага бол бий болсон гэдгийг статистик мэдээлэл маань харагдаж байгаа. За дэлхийд дахин дэлхийн өрсөлдөх чадвартай улс орнуудын тайлан гэж гардаг. За энэ дээр нөгөө өрсөлдөх чадвартай 130 мөн 135 улс орн оролцоод нөгөө Африкийн улс орнуудад өрсөлдөх чадварыг гаргацдаг юм шүү дээ. Энэ улс орнд манай боловсролын чанарыг одоо 3 жилийн өмнөх буюу 2017 оны дата мэдээлэлээр үнэлэхдээ Монгол Улсын боловсролын чанарыг 1-7 гэсэн үзүүлэлтээр одоо хэмжихэд 3.5 гэсэн алтан дундаж үзүүлэлттэй байна. Тэгээ өрсөлдөх чадвартай 130 улс орноос ирэмблэхэд сүүлээсээ 10 байрыг одоо эзэлж байгаа жишээ. Тэгэхээр том талаасаа бол бид нар үнэхээр амжилт гаргаад байгаа боловсролтой. Харин чанар талаас нь аваад үзэх юм бол багш нарын зүгээс, сургууль удирдлагын зүгээс, эцэг миний зүгээс ч гэсэн хийх ажил маш их байгаа гэдгийг бол харуулсан нэг юм үзүүлэлт байна. За тэгэхээр бид нар яагаад хөндлөнгийн үнэлгээ хийх хэрэгцээ шаардлагатай юм бэ? Боловсролын салбарт маш олон үйл ажиллагаа тулгамдж байна. Маш олон үйл ажиллагаа тулгамдж байна. Одоо Монгол Улсын засгийн газраас 5 төгрөг тутмынхаа 1 төгрөгийг боловсролын салбарт зарцуулдаг. Гэтэл цаана эрүүл мэндийн салбар, хөдөөж ухааны салбар гэж байж байгаа шийдэ. Харьцангуй гайгүй хөрөнгө оруулалт хийгээд байгаа боловч одоо ерөнхийдөө энэ маань бас хүч тарандаад байна. Тэгэхээр энэ боловсролыг хөгжүүлэх асуудал маань, боловсролын салбарыг хөгжүүлэх асуудал тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн мэддэг асуудал биш, мөн эцэг их олон нийт асан хамгаалагч бидний үүрэг ойролцоо бас энэ дээр асар их байгаа гэдгийг учраас бид нар хөндлөн үнэлгээ хийх зайлшгүй шаардлага уран гарч байгаа. Дараа нь түрүүн бид нар хэлсэн. Бидний канаас гарсан мөнгийг та юунд зарцуулъя гэдгийг сургуулийн захиргаа болон сэргэжүүлэх талуудаас нэхэх юм боломжтой байдаг. Тэгэхээр татварын мөнгөө зөв зарцуулж яах вэ гэдэг хяналтайг зорилгоор бид нар хөндлөнгийн үнэлгээг шаардлагатай байна. За тэрээс гадна бид нар хөгжлийн боловсрол төлөвлөлтөд хуультай болсон. Энэ хуулийн дагуу бол урт бол 8-9 жилийн хугацааны бодлогын хэрэгжилт нь 4 жил тутам 3-5 жилийн дунд хугацааны бодлогын хэрэгжилт шаардлагатай хөндлөнгийн үнэлгээ хийнэ гэж төгссөн байна. За тэгээд хөндлөнгийн үнэлгээ хийхин тулд бид нар нэгдсэн нэг ойлголттой байхгүй бол, нэг ойлгомжтой орохгүй бол өөр гэсэн үзэл бодолтой өөр гэсэн хүмүүс чинь нэг зүйлрээ орох гэж чадахгүй шүү дээ. Тийм учраас бид нар хөндлөнгийн үнэлгээ хийхин тулд нэгдсэн нэг ойлголттой, нэгдсэн нэг тийм ойлголттой болж цаашаа одоо алхах, цаашаа үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай. За хамгийн эцэст нь болохоор төрийн байгууллага маань, иргэд маань хамтраад сул
одоо давуу талаа хослуулна нэгдэг л нэг цул болж үнэлгээ үлдээх шаардлагатай. Сургуулийн зүгээс, эмнэлгийн байгууллагын зүгээс ч гэсэн өөрсдөө үнэлгээ хийдэг. Энэ дээр бол бусад нөгөө төрийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд маань өөрсдөө давхар хяналт үнэлгээ хийгээд явах юм бол эргээд нөгөө үйлчлэл үзүүлж байгаа тал маань ч гэсэн өөртөөхөө үйл ажиллагаанд бас их анзаарахтай хандна. Иргэд маань ч гэсэн асуух нөгөө лавлах үйл ажиллагаанд бүтээлчээр оролцох боломж нээдэг. Энэ үйл ажиллагаанд маань хүнлэнгийн үнэлгээ гэдэг энэ зүйл маань чухал ач холбогдолтой байдаг юм аа. За эндээс юу ачаа. За хүнлэнгийн үнэлгээний тухай ойлголт. За ойлголт хараач. Доош. За хүнлэнгийн үнэлгээ гэхээр түрүүн хэлсэн. Төрийн байгууллага маань өөрсдөө одоо төсөв дээрээ үйл ажиллагааны хэрэгжилтэн дээрээ хяналт шинжилгээ үнэлгээ хийгээд явдаг. Хүнлэнгийн үнэлгээ гэхээр яах нь вэ гэхээр эдгээр шиг эцэг их эсвэл асран хамгаалагч нар. Эсвэл төрийн бас байгууллага одоо энэ бүрнийгийн төрөөс байгуулгач юм тий. Эсвэл сулгаш нэлийн байгууллага гэдэг хин нэгэн тухайн байгууллагын хүнлэнгийн хүн тухайн байгууллагынхаа үйл ажиллагаа нөгөө төлөвсөн үйл ажиллагаа ямар нэгэн үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөл тэрний хэрэгжил үр дүнд хяналт шинжилгээ үнэлгээ хийх үйл явцыг хүнлэнгийн үнэлгээ гэж нэрлэж байна. За хүнлэнгийн үнэлгээг одоо үйл ажиллагааны явцын дунд эцэст нь аль алинд нь хийдэг. Гэтэл манайханд бас айн хэн шинжилгээ үнэлгээ гэдэг чинь ямар нэгэн одоо сургуулиас нэг хөтөлбөр төсөл үйл ажиллагаа хэрэгжүүлэх усны дараа бид нар үнэлгээ байна гэж ойлгодог. Гэтэл энэ маань тийм биш. Тэр хэн шинжилгээ гэдгээ тухайн үйл ажиллагааг хэрэгжих явцад нь үнэлнэ. Үнэлгээ гэдгийг бол төгсгөлт нь хийхээс гадна тухайн үйл ажиллагааны хэрэгжлийн дунд нь бас ингээд хийгээж явах боломжтой. Үрдэн байгууллагын үйл ажиллагаа нь хүнлэнгийн мэргэжлийн байгууллага судлаач нар үнэлгээчид хэн шинжилгээ үнэлгээ хийх үйл явц гэж ойлгож болох нэ. За дараагийн хайр үргэлж. За хүнлэнгийн үнэлгээ өөрийн гэсэн давуу болон сул талтай. За нэгдүгээр үнэлгээний баг эцэг их асран хамгаалагчтай оролцоотойгоо бүрдэж байгаа энэ үнэлгээний баг маань асуудал ямар нэгэн байдлаар одоо за захирал миний таньдаг хүн захирлынхаа таньдаг хүний одоо нөрийг болоод явах үедээ гайгүй гэдэг юм чи гэх байдлаар бас асуудал хараад бусаар ханддаг. За дараа нь бид нар чинь одоо боловсролын байгууллага өөрсдөө үйл ажиллагаа явуулаад юу болж байна болж байгаагүй гэдгийг бас өөр өнцгөөс хардаг бол эцэг их асран хамгаалагч та бүхэн маань асуудлыг одоо тухайн шийдвэр гаргаж хэрэгжүүлэгчдийн хараагүй шин өнцгөөс нь хардаг юм онцлогтой байдаг. За тэгээд хүнлэнгийн үнэлгээний бас нэг давуу тал нь юу гэхээр судалгаа шинжилгээний асуулаа мэрэгшүүлсэн багийг үнэлгээнд оролцуулна. Та хэд мөн өнөөдөр ингээд суугаад энэ хэн шинжилгээ үнэлгээний тухай ойлголт авч байна. Төрийн санхүүгийн удирдлага нийгмийн харилцааны тухай ойлголт авч байна гэдэг маань тодорхой хэмжээгээр бас чадварч байгааг нэг илэрх гэж үздэг. За дараа нь одоо энэ төрийн байгууллага маань өөрсдөө албан чиг үүргийн брэнд хэн шинжилгээ үнэлгээ хийх чиг үүрэгтэй байдаг боловч өөртөө чадвар нь хүрэлцэхгүй хүн хүч цаг хугацааны нөөцөс болоод хязгаарлалт байдал үүсдэг. Энэ орон зайгийг нөхөх гэж хүнлэнгийн үнэлгээний баг маань ажилладаг юм давуу талтай. За нэг сул талын дурд бол эцэг их асран хамгаалагч бид бүхэн маань эргээд сургуулийн үйл ажиллагаанд хүнлэнгийн одоо үнэлгээ хийхдээ нөгөө дулаалгын асуудал эсвэл нөгөө нэг боловсролын байгууллагын гадаад болон дотоод орчны стандартын талаар нөгөө тодорхой ойлголтгүй байдаг буюу салбарын онцлогийн талаар мэдлэг дутмаг бодит мэдээлэлээс хол байдаг гэдэг маань нэг одоо сул тал болоод явдаг. Тэгэхээр энэ сул талыг нөхөх гэж бид энэ чадваржуулах төрлийн сургалтыг зохион байгуулж байгаа гэдэг дахин дуртай хэлье. За хүнлэнгийн үнэлгээ гэдэг маань дараагийн слайд руу гарч байна. Цоо шин зүйл биш. Энэтэй холбоотой эргэцсэн орчин бол 1996 оноос эхлээд бий болсон. 96 оноос. 1996 оноос төрийн бодлогын хэрэгжилтэнд хэн шинжилгээ үнэлгээд тогтолцоо бий болсон. Гэхдээ 96 оноос 2006 оны хооронд бол тодорхой хэмжээний тогтолцоо бий болсон, журмын бий болсон. Харин яг үнэлгээг бол 2006 оноос эхлээд одоо хэрэглэгчийн үнэлгээг хийж гисэн. Өөрөөр хэлбэл 2006 оноос эхлээд иргэд маань өөрсдөө яам агентлаг аймаг нийслэлийн засаг даргын үйл ажиллагааг нэмэлтэг дүндэг болсон ийм давуу талтай байна. За тэгээд хүнлэнгийн үнэлгээний зарчмаа гаргана. За хүнлэнгийн үнэлгээ гэхэд бид тодорхой нэг зарчим хэрэгтэй. Зарчим. Доош явууч. Зарчим.
За зарчим. За нэгдүгürt нь баг бүрдүүлж байгаа, багт оролцож байгаа багийн ахлагч болон багийн гишүүд маань өөрсдөө шудраг, ёс зүйтэй альва нэгэн одоо хүмүүсийн одоо нөлөөнөөс ангид хараад бус байх ийм шаардлагатай мэдэрч байна. Хоёрдугаарт нь үнэлгээний үйл ажиллагаа нээлттэй. Тэдгээрээс гаргасан тайлан маань ил тод байна. Ил тод байна. Юу болж болохгүй гэсэн одоо энэ талаар тайлан маань ил тод байх шаардлагатай хань тий. За гуравдугаарт нь үнэлгээ хийхдээ дөрөв дүнсийн багш маань хэлжсэн тодорхой шалгуур үзүүлэлт тоо баримт судалгаа шинжилгээнд дээр үндэслэн байх хэрэгтэй. Тэрнээс биш нийтлэг мэдрэмжээрээ за энэ сургуулийн үйл ажиллагаа таагүй юм шиг байна, одоо болохгүй юм шиг байна гэж хэлж болохгүй. Заавал нотлохоо баримт судалгаан дээр үндэслэн байх хэрэгтэй. За тэгээд үнэлгээний тайлан дүгнэлт нь тухайн бодлого үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг тодорхойлогдсон нотлогдох үс байх гэдэг зарчмыг одоо бид нар баримталж ажиллана. Дараа нь нөгөө энэ хүнлэгийн үнэлгээ гэдэг чинь нэг хийгээ хайждаггүй. Хийлээ одоо болохгүй байгаа зүйл нь тодорхойлолоо, тэрийгэ төлөвлөлтөнд тусгалаад эргээ сайжруулах гэх зэрэг байнга тасралтгүй хийгддэг үйл явц гэдгийг бид нар бас санах хэрэгтэй. За тэгээд үнэлгээ хийхдээ хэрэглэгч, оролцогч болон олон нийтийн оролцоог хангасан байна. Баг маань мэдээж ажиллана. Түүнээс гадна бусад суралцагч эцэг эхийн тэмцэлийг авч явж явах шаардлагатай байдаг. Дараагийн зарчим бол үнэлгээний талын тусгасан мэдээллийн үнэн нь зөв холбогдолтой гэдэг тухайн үнэлгээнд оролцож байгаа хүмүүс маань харилцдаг байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар альва үнэлгээ хийхдээ шудраг байх нь бүх юм болохоон тулгуурлаж дэвшүүлэх нь тэгээ үнэлгээний тайлан маань ил тод бүхэдэд ингээд нээлттэй байх нь үнэлгээ нэг удаа хийхгүй энэ маань бүр сургуулийн үйл ажиллагаанд тогтвол байлаар хийгддэг нэг институт болох шаардлагатай гэсэн ойлголтыг бид нар авах шаардлагатай. За дараагийн слайдыг тавьчих. За хүнлэгийн үнэлгээний тухайд бид нар юунд ерөнхийдөө анхаарах хэрэгтэй. За хүнлэгийн үнэлгээ гэдэг маань одоо төрийн үйлчлэгээ үзүүлж байгаа одоо Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ төрийн бодлого маань эцэст иргэдийн сайн сайхан амьдралыг бий болгох чиглэж байгаа. Тэгэхээр бидний амжиргаа өөрчлөгдсөн үү? Хүүхдүүдийн маань одоо сургалтын орчин сайжраад хүүхд маань сургалтын явах сонирхолтой болсон уу? Сонирхолтой болчоод эргээд нөгөө сургуулийн амжилт нэмж ийн үгүй гэдгийг иргэд маань өөрсдөө мэддэг. Тийм учраас иргэд өөрсдөө нөгөө сургуулиас хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагаа эсвэл сургуулийн дээр хэрэгжиж байгаа төслийн үйл ажиллагаанд ямар өөрчлөлт бий болсон бэ гэдгийг мэдэрч байгаа учраас эцэг их асар хамж бид нар хүнлэгийн үнэлгээ хийх нь асар их ажил бодлоо байх юм. За хоёрдугаар нь хүнлэгийн үнэлгээг бол нөгөө объектив байлаа. Бид нар хяналтын ус боловсруулаад за одоо юуны сургуулийн гадаад орчин юм бэ, биеийн тамирын зал юм бэ гэж үнэлгээ хийхээс гадна субъектив талаас нь нөгөө эцэг их бусад суралцагчдын асуулга асуух байдлаар субъектив талаас нь бас хэмжих боломжтой байдаг. За хүнлэгийн үнэлгээ хийхдээ бид нар нөгөө янз бүрийн аргыг хийлгэж болно. Анкетын судалгаа гэж болно, ярилцлага байж болно. Эсвэл одоо тодорхой нөгөө хяналтын хуудас гаргаад тэн дээрээ за энэ болж болохгүй ингээд зураад ингэж явах байдлаар мэдээлэл авах нь. За тэгээд бид нар судлах гэж байгаа асуудлаар мэдлэг мэдээлэл авахаас гадна өөрсдөө энэ талаар бас тодорхой ойлголттой байж хүнлэгийн үнэлгээ хийхгүй бол одоо юу судлах гэдэг ямар шаардлага байдгийг, ямар шалгуур үзүүлэлтээр одоо энэ сургуульд хэрэгжиж байгаа төслийг хэмжих вэ гэдэг талаар өөртөө ойлголттой байж энэ маань үр дүнд хүрнэ гэдгийг бид бас нэг сайн ойлгож авах хэрэгтэй байдаг. За тийм үнэлгээний баг маань холбогдох баримтчгуудаар гардыг байна. Бас нэг холбогдох тайлан мэдээ материалаар тэрийгэ үздэг юм байна. Тэгээд хэмжих шалгуур үзүүлэлттэй боловсруулах энэ тал дээр үнэлгээ анхаарч ажиллана. За тэгээд энэ болгоныг мэдэж авах маань эргээд нөгөө ямар зорилгоор бид нар судалгаа хийж байгаа вэ? Юуг судлах вэ? Ямар арга зүгээр тухайн судалгаа хийх вэ гэсэн гол ойлголтыг одоо гаргаж авахд бол нэлээд чухал ач холбогдолтой байдаг шүү гэдгийг энэ дурдан хэлээ. За дараагийн слайд цаачиг. Дараагийн. За судалгааг зохион байгуулахад одоо анхаарах нэг хэд хэдэн асуудал байна. Нэгдүгürt нь бид нар баг бүрдүүлж ажиллана. Энэ дээр нөгөө ирмэлцэлтэй үнэхээр нэрийн сургуульд өөрчлөлт авчих гэсэн цаг цав гарах боломжтой хүмүүсээр баг бүрдүүлэх илүү үр дүнтэй одоо үр дүн гарна шүү. Тэгэхээр энэ дээр нэгдүгээр нь анхаарах. За тэрнээс гадна судалгаа хийхэд бүтэн баг ажиллах учраас багийн гишүүд маань юу хэн хэдийн хугацаанд хэрхэн хийх вэ гэсэн хуваарийг нарийн гаргаж хэрэгтэй. За гуравдугаар нь мэдээлэл цуглуулж байна, шинжилгээ хийж байна, үр дүнгээ нэгтгэж байна.
тайлхимжээ. Энэ болгоныг тодорхой цагийн хуваарийн дагуу зохион байгуулаад тухайн үйл ажиллагаа маань цагийн хуваарийн дагуу явж байгаа хэсгээр бид нар хяналт авах бас шаардлагатай. За тэгээд хинчлийн үлгийн их авчид бол одоо бүлгийн үлгийн хийхэд эцэг их асран хамгаалагчид маань ямар байдлаар оролцох вэ гэсэн шаардлагатай энэ заавар мэдээллийг бас хэвлэл байдлаар гаргаад харах нь ойлголт өөр болохоос сэргийлэх нэгэн урдч үндсэн нөхцөл боломжуудыг бас анхаараа. За тэрээс гадна судалгаа зохион байгуулахад эцэг их олон нийтийн оролцоо сайн байхаас гадна эргээд сургуулийн удирдлага, сургуулийн багш нар маань тухайн одоо хяналт чимжлэгээ, хүндлэгийн үнэлгээ хийж байгаа үйл явц төр байнга дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай гэдэг бас би онцлон тэмдэглэх шаардлагатай байна. За ингээд судалгааг зохион байгуулах. За судалгаа зохион байгуулахдаа бид нар яах вэ гэхээр нэгдүгээрт нь бэлтгэл ажлыг хийнэ. Бэлтгэл ажил. Өөрөөр хэлбэл баг бүрдүүлэх нь, багийн ахлагчид тавьлах нь. Үнэхээр өөрчлөлтийг хийчих юмсан энэ удаа миний хүүхдийн сургууль шүү. Хүүхд маань сайн, сургууль сайн бол миний хүүхд сайн, миний хүүхд сайн бол миний хүүхдийн ирээдүйд тодорхой гэсэн байдлаар асуудал тийм одоо үнэхээр санаа зовж байгаа нэг ажиллах эрмэлзэлтэй өөрийн гэсэн сэтэл тэмүүлтийн хүмүүсээ баг бүрдүүлэх илүү их амжилт гаргана. За энийг бидэрт нь анхаарах хэрэгтэй. За хоёрдугаарт бид нар ерөнхийдөө бид нар юу судлах гэдэг юм бэ гэсэн нэг судалгааны нэг асуулт дэвшүүлнэ. Энэ асуулт маань нөгөө иргэдээс авах нөгөө сургуулийн сурагчдаас авах анкетын асуулт биш. Гол нь бидний судалгааны эцэст ямар асуултанд хариу өгөх гэж энэ судалгаа хийж байгаа гэсэн асуултыг дэвшүүлнэ. Өөрөөр хэлбэл нөгөө манай хүүхдийн сурдаг сургууль дээр энэ төсөл маань хэрэгжээ. Энэ маань ямар үн цэнийг бий болгоо, ямар өөрчлөлтийг бий болгоо, энэ өөрчлөлт маань хүүхдүүдээр мэдрэгч гэнэ гэх зэрэг асуулт дэвшүүлнэ. За тэгээд судалгааныхаа цаар бүрийг тодорхойлно. Цаар бүрээ гэдэг маань бидний судалгааг хаана хийх вэ? Сургуулийг одоо барилга байгуулалт бүгдд нь хийх юм. Эсвэл зөвхөн гадаад орчинд нь хийх үү, дотоод орчинд нь хийх үү, эсвэл зөвхөн дулаалгаа авч явах юм уу, төсөвдөр нь хийх үү гэдгээр энэ цаар бүрийг тодорхойлдог. Цаар бүрийг тодорхойлохын тулд иргэдийн нөгөө цаг зав юу вэ? Боломж юу вэ? Цаг хугацааны хувьд одоо бачуу байна уу, давчуу байна уу гэдгийг одоо харгацсан үзчихэд бид нар судалгааны цаар бүрийг тодорхойлох шаардлагатай. Дараа нь судалгааныхаа зорилтыг тодорхойлно. Ямар зорилгоор бид энэ судалгааг хэрэгжиж байна? Тухайн манай сургуулийн хүүхдийн сургууль дээр хэрэгжиж байгаа төслийн үйл ажиллагааг үр дүнтэй болгох хяналт. Тухайн төслийн үйл ажиллагааг үр дүн нэмэгдүүлэх зорилт бишүүлээ. Бид тэр тухайн одоо хөдөлгөөний үнэлгээг хийж болно. За тэгээд нөгөө судалгааны дизайн гэдэг юм дараагийн шатнд алхам дээр боловсруулна. Өөрөөр хэлбэл бид нар мэдээлэлээ ямар их сурвалжаас авах вэ? Нөгөө зөвхөн хяналтын хуудас байх уу? Асуулга байх уу? Анкетын асуулга байх юм уу? Эсвэл нүүр тулаад ярилцах юм уу? Бүлгэрээ ярилцах юм уу? Эсвэл нөгөө фото зураг авах уу гэх зэргээр судалгааныхаа дизайн ямар боломжоос мэдээллийн их сурвалж авах боломжтой гэдгээ багийн гишүүд маань хоорондоо ярилцаж тохирч авдаг. За ингээд тодорхой хэмжээнд бид нар нөгөө ямар их сурвалжаас ямар мэдээлэл авах вэ гэдгээ тодорхой болголоо. Одоо дараа нь яах вэ гэхээр мэдээлэлээ цуглуулна. Мэдээлэл цуглуулах гэхээр хяналтын утсыг дагуу нөгөө болж болохгүй ингээд дурдаад явж болно. Ярилцаж болох юм байна. Эсвэл нөгөө асуулгын судалгаа, анкетын асуулга мэдээлэл авах юм. За ингээд мэдээлэлээ цуглууллаа. Одоо бид нар түн шинжилгээ хийнэ. Өөрөөр хэлбэл сургуулийн хэмжээ, хяналтын хуудасаас харахад нийт 100 шалгуур үзүүлэлтийн 30 болоод 70 болохгүй наач гэдэг. Эсвэл анкетын судалгаар нийт судалгаанд оролцсон хүүхдүүдийн маань 70% нь яг сургуулийн маань энэ нойлын өөрөө хамгийн асуудалтай гэдэг гэж хэлж гэдэг юм. Тодорхой байдлаар мэдээлэлтэй шинжилгээ хийнэ. За ингээд энийг олон нийтийн үр дүнд одоо үр дүнгээ нийтийн хүртэл болох гэдэг нь дээр анхаарах хэрэгтэй. Нийтийн хүртэл болох маш их арга байгаа. Бид нар сургуулийн самбарыг ашиглаж болно, Facebook группыг ашиглаж болно, эцгийн хурал дээр мэдээлэл дамжуулж болно. Эсвэл орон нутгийн зохион байгуулалтын нөгөө хорооны хурал дээр бас энэ мэдээлэлийг одоо тарааж аль болохоор үр дүн олон нийтийн хүртэл болох хэрэгтэй. Үр дүн олон нийтийн хүртэл болно гэхээр юу болохгүй байгаа вэ гэдэг талаар иргэд тухайн асуудлыг хариулж байгаа төрийн байгууллагууд маань өөрсдөө ухамсараа мэдлэг мэдээлэл дэвшүүлдэг учраас бидний хөдөлгөөний үнэлгээний эс гаргаж байгаа энэ тайлбар маань олон нийтийн хүртэл болох гэдэг маань чухал ашиглалттай шүү. За хамгийн сүүлд нэрх холбоо бий болох нь өөрөөр хэлбэл бид нар ийм хяналт үнэлгээ хийсэн. Энийн үр дүнд одоо ийм бүтээгдэхүүн гарлаа, энийг ингэж сайжрууллаа, энийг дараа жилийн ажил төлөвлөлт туслаа гэсгээр эргэх холбоо тогтоом гэдэг маань эргээд
одоо бид нар дараа дараагийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд ч гэсэн бидний үйл ажиллагаанд эцэг их бусад суралцагч маань оролцох ч гэсэн үнэтэй хувь нэмэр оруулдаг. За тэгэхээр бидний одоо энэ хүндлэгийн үйлдвэрлэлийн тайланг хин ашиглах боломжтой вэ? Одоо бидний бол нэгэн одоо ажлыг одоо тайлан гаргачих нь шүү дээ. Бодлого тодорхойлох гэдэг. Өөрөөр боловсролын салбарт хэрэгжүүлэх шаардлагатай бодлого холбоог тодорхойлж байгаа юм хүмүүс бидний мэдээлэл ашиглах юм. Бодлого гадны хэрэгжүүлж байгаа өөрөөр хэлбэл сургуулийн удирдлага маань энэ зүйлийг одоо бидний тайлбарыг ашиглах. Бодвалт нь бодлогыг санхүүжүүлж байгаа. Одоо сангийн яам ч юм уу эсвэл нөгөө олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөр ч юм уу бидний судалгааны тайлбарыг ашиглах нь. За дараа нь бодлогын үе шин бүртгэгч гэхээр эцэг их суралцагчд маань бас энэ тайлбарыг ашиглаж чадах нь. Тэгээ бусад гэхээр одоо төрөлх байгууллага одоо судалгааны байгууллагууд мөн төлөвлөлтөд орон нутгах төрийн байгууллагууд маань энэ мэдээллийг ашиглах боломжтой байна. За энэ хамгийн сүүлийн слайд байгаа. За энэ бол манай ерөнхийдөө хүндлэгийн үйлдэл хийсэн юм ариун баялаг туршлагатай. За энэ жишээлбэл IRIM гэдэг төрөөс байгууллага амьдралын буруу үйлчлээс хөдөлтөд өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хоёрдугаар хөтөлбөрт нэлээд хийсэн. За боловсролын хамт ажиллагааны банк ерөнхий боловсрол сургуулийн дунд агрын чиглэл гадуур үйл ажиллагаанд хүндлэгийн үйлдэл хийсэн байна. Тунгаан төв сургалтын үйлчлэгийн орчны стандарт хэрэгжилтэнд бол нэлээд хийсэн. За түүнээс гадна ховд Өвөрхангай Улаанбаатар хотын нийслэлийн зарим сургуулийн эцэг их хасрын хамгаалагч маань сургуулийн үйл ажиллагаанд хүндлэгийн үйлдэл хийгээд сургуулийн удирдлагатай хамтраад сургууль боломжийн асуудлыг бол шийдвэрлэх ийм сайхан оролдлого санаачлалууд бол хийгдэж эхэлсэн байна. За энэ дээр гарч байгаа одоо гол сургамжтай зүйл юу бэ гэхээр за бид нар ингээд тайлангаа гаргачих. Гол нь энэ тайлангаа төрөний дурдж байсан олон нийтийн бүтээл болгоход нэлээд анхаарах хэрэгтэй. Нийгэм ялангуяа шийдвэр гаргах төвшний одоо нийслэлийн боловсролын газар, боловсролын яам, эсвэл тухайн дүүргийн боловсролын асуудал хариуцсан энэ байгууллагууд бол энэ бас мэдээллийг өгөх шаардлагатай байгаа. За тэгэхээр энэ тайлангийн үр дүнг олон нийтийн бүтээл болгох гэдэг дээр нэлээд анхаарах. Маш их ажил хийсэн. Одоо энийг үр дүнд олон нийтийн мэдээлэл өгөх шаардлагатай. Юу ч мэдэхгүй хүнд юу болоод юу болох байгааг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр мэдээлэл бий болгоно гэдэг маань хүмүүс маань энэ тийм асуудал болохгүй байна гэсэн нэг хумсын одоо тухайн хандлагыг өөрчлөхөд нөлөөлдөг. За тийм учраас хүндлэгийн үйлдвэрлэгийг хийхдээ бол энэ тайлан таах гэдэг нэлээд анхаарал. Хоёрдугаарт нь хүндлэгийн үйлдвэрлэлээс гарсан энэ зөвлөмжийг холбогдох байгууллагууд үйл ажиллагаанд авч ашиглаж байгаа үгүй гэдэг дээр нөгөө шахалт өгөх тэдгэрт одоо ингээд үйл ажиллагааг нь хийхэд нь төлөв болох дээр бол нэлээд анхаарах хэрэгтэй. Өмнө нь бол хүндлэгийн сайхан үлгэрүүд хийгээд байсан. Эргээд тэрийг нь одоо жишээлбэл нийслэлийн боловсролын газар эсвэл боловсролын яам авч хэрэгжүүлэхгүй бол 1000 сайхан хүндлэгийн үлгэр хийгээд үр дүнд хүрэхгүй. Тийм учраас бидний одоо энэ IRIM боловсролын хамтын ажиллагаа нийгэмлэг байна, ховд Өвөрхангайд хийсэн энэ хүндлэгийн үлгэрийн одоо туршлагуудаас гол сурч мэдсэн зүйл юу вэ гэхээр хүндлэгийн үлгэрийнхээ үр дүн сайн тараа үр дүнээр тулгуурлаад цаашид авах арга хэмжээ буюу тухайн үйл ажиллагааг одоо хэрэгжүүлж байгаа хүмүүстээ шахалт өгөх тэдэртэй хамтран ажиллахад бол маш сайн анхааран ажиллах хэрэгтэй. Тэгээ хүндлэгийн үйлдэл бол нэг удаагийн үйлдэлгээ хайчихгүй цааш нь тогтвортой хэрэгжүүлээд явж байхаа явах маань эргээд нөгөө боловсролын үйлчлэгээний чанар хэмжээг сайжруулах үйл ажиллагаа нь үнэтэй хувийн байгаа болно шүү. Заахал таштай байлаа.